За би одоо ер нь энэ говь нутагт төрж ирсэн говийн хүүхж баг хэлж болно доо. Аав ээжтэй 3 дүүтэйгээ амьдардаг. Хүмүүс намайг таарч мараараа хаана харлаа нэг зүйл чи ч од юм уу гэдэг. За манай үүлж хаварж бол нэг газар байдаг. Ээж уулынхаа ингэрдэг үүлж хаварчдаг. Тэгээд зун нь болохоор малаад агаад өөдөөгөө эндээс 30 км уулынхаа бэлд гарчдаг. Хөдөөгөө удам тал нутгаа эзэнтэй байлгаж нүүдэлч мал аж ахуй соёлоо үлгэрлэн дуурайлж авч тэгээд байгальтайгаа дасан зогтож амьдрах нь юунаас сайхан гэж миний хувьд боддог. Манай энэ говь бол төрлийн гаргадаг сухайн гэх юм бол ийм том улаан өнгөтэй. Тэгээд цаг нөгөөгээд өвөлдөө шарлаад зун нэм гоё ногоороо тийм гоё өнгөтэй болдог. Тэгээд жишээлбэл энэ ингээд их гоё харамг ургаад ирэх юм бол гоё хөрөн өнгөтэй болдог. Нэмэх 30-аас 40 хооронд тийм амар халуун өвөлдөө бас нэг асаа 20-оос 40 хооронд гэж амар хэлбэлзэж тийм огцом хүйдэрч огцом халуун болдог тийм эрс зуур амьсгалтай байгаль. Энэ байгальд байгаа амьтч вэ хүнч вэ дэсвэр хатуужил гэдэг юм маш сайн сууж өгсөн байдаг. Амьтны хувьд бол тэр дэсвэр хатуужлынх нь аж холбоо гэх юм бол тэмээ жинд явах үедээ тэр дэсвэр төвчээр тэр юмыг дааж тэр хүйтнийг дэсвэрлэх тийм чадвар нь сайжраад хүний хувьд юм бол тэр хүйтнийг дэсвэрлж юм дасан зогсох чадвар сайжирч альва юм хийхэд тэрний төлөө тууштай хичээж тийм чадах тийм потенциал өөр хүнд сууж өгдөг. 100 болохоор 30 км өөдөө яваад манай туслан байдаг. Тэр туслын хоёрын хооронд болохоор ерөөсөө ганц шайл таарлагдгүй. Тэгсэн 2-3 жилийн өмнө би хотод очсон чи харин баг 5 алхаалаагүй 100 хэдэн хүн дараад хүн амар ихтэй газар байлээ. Манай энэ төвний үед энэ сүү цагаан эдэг боловсруулаад хоормог хийгээд тэгээд өснөөсоор нь болохоор бурантай утас ээрээд хоормогных нь ач тусах юм бол өвөл ханаа түрхээ тэгэхээр шууд айрга халаагаад уучдаг, хоормог халаагаа уучдаг. Би бол ер нь ханаад хүрдгүү, ханаадыг өвлийн үлрээд нам дардаг гэдэг бол энэ хоормогоо ямар ч юмнээс илүү тийм ач тустай. Ганц зөв тэмээний хаягдж байгаа зүйл нь хэм бол энэ арьс шир нь болохоор боловсруулах үйлдвэр байхгүй хамгийн сул талтай байгаа. Аймгийн төвдөр мөн сумын төвдөр нэг үйлдвэр байгуулж бид нарт их ашиг тустай байгаа. Үйлдвэр байгуулснараа малынхаа ашиг шимийг сайн хүртэж Монголын тал нутгийг эзэнтэй байлгасан тийм малчид их болох юм болов өв соёлоо тийсэн малчид их болох юм болов гэж миний хувьд боддог. Сүүлийн жилд дэлхийн дулаарлаас болоод энэ малын бие бэлтэр муу тэгээд энэ ашиг шимийн үед бас муудаад тэрний гадаагаад энэ малчид бас цөөрөөд ган зуд их болоод мал амтан үхэж хорогдоод сөрөг талуудтай байгаа. Газар нутгийн хувьд гэх юм бол тэгээд чигшил байхгүй болоод тэгээд ногоо ерөөс уурхаа болоод тэгээд зунд нь бороо орхоолоод өвөлтөнд цас орхоолоод тийм сонин юу гэх юм дээр эмгэлтэй үйл явдал их болдог болсон. Залуу малчд нэг хөдөө орон нутг руу суурин иргэншилж шилжээд Монголын тал нутгийг эзэнгүй байлгах хэцүү үйл явдлаас тулгараад байгаа. Зудныхаа нэг ган гачгийн хажуудлаар бас давхар тэрэнд нь би яг эмзэглэж явдаг. Одоо аялал жуулчлал хүмүүс зөв машинтайгаа хамаа замбараагүй тавхиад бэлчээрийн үүс нөгөө ингээд шууд газрын нэгээ синдичээд хөрсийн бүр гимтэйг ажиж байгаа учраас ерөөсө 2-3 жилдээ ерөөсө урах ямар ч боломжгүй болго ажиж байгаа учраас ганцуд их болоод ээж уулын ирж байгаа хүмүүс ч хогоо авч явдаг учраас 4-5 айл байгаль бол нийлээд цэвэрлээд энэ уудан тал нутгийг хогийн хүчирдгүй юм.
Тэмээ чинь бас ингээд ургамлынхаа ингээд унсан хатсан нэг хаягдлуудыг бас түүгээждэг. Тэмээ хүртэл тийм үгүй байгалаа цэвэрлэх тийм тэнцвэрт байдлыг байхад байтал хүмүүс ягаад хогоо агуу цэвэрлж чадахгүй гэдэг би их гайхаад санаад зовоод идэв. Хогоо түүж байгаа хүмүүсийг харахаар амар гоё харагддаг. Машинтай аялж байгаа хүмүүс нэг хогийн савнд хайдаг юм уу, нэг зүйл өөртөө хогоо буцаа машинтай аваа явцдаг баймаар байгаа. Соёлтой аялах гэдэг нь тийм болохгүй аян тийм явуул юм уу яа. Тэгвэл их зүг боловсон аялах байх гэж би боддیں۔ Хөдөө аж ахуйн их сургууль руу орох гэсэн бодолтой байгаа. Тэгээд хөдөө аж ахуйгаа төгсөөд дутагтай яриад сайхан тэмээгээ маллаад давхар үгүй ажиллаа хийж болдог тийм мэрэгжил сонгоё гэж бодоод байгаа. Ажил үгүй тэмээ хоёроо хослуулаад үгүй ер нь амьдрыг бодож байгаа. Тэмээгээ бас зүгээр маллаад авах бас тэмээгээ уяад аймаг улсын цолтой тийм мундаг уяаж болъё гэсэн бас давхар бодолтой байгаа. Тэгээд тэмээнийхээ нэг ашиг шимээр нь ард гэрэг дайлуулах хүртэйгээд цөм цагаан эдэг нь боловсруулад аль сэрний үйлдвэр байгууллагууд тэнд нэг өөрийн нэг тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулаад олон тустай хүн бай гэж бодоод байгаа. Байгалаас ч та ээлтэй, дэвшиг дэлгууртай, олон хүндлэгдсэн, хүнд хөндлүүлэн бас гоё юм шиг үлээ. Байгаль дэлхий газар шорогоо хамгаалаад хүмүүс бидний үүрэг хамгийн чухал. Тиймээс байгаль дэлхийдээ хайртай, хариуцлагатай байцгаая.